Багш нар өмнө нь 1-ээс 25 дугаар бодлого гэсэн энэ удаагийн хичээл дээр 26-аас 50 дугаар бодлогыг даалгаварт өгч байна. Тэр бодлогонууд дотроос бодлого тайлбарлах гэж байгаа шүү. За вольтметрийн хүчтлийн хэмжих хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд вольтметртэй тийм холбоно гинэ. За тэгэхээр өмнөх хичээл дээр санаж ивэл хүүхдүүдээ хэмжих хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд хэмжих хязгаарыг нэмэгдүүлнэхээр хэлхээнд хэрэглэгчдийг цуваа холбол яадаг вэ хүүхдүүдээ? Хүчтэл хуваарлагддаг. Энэ загт нь хүчтэл өгсөн гэж бодъё л доо. За жишээлбэл 6 вольтын хүчтэл өгсөн гэж бодъё. 6 вольтын хүчтэл өгсөн. За тэгвэл энд гуруулаа ижлэхэн эсэргүүцэлтэй бол яах вэ гэхээр хүчтэл тэнцүү хуваарлагддаг. Хүчтэл яана гэж байна. Тэнцүү хуваарлагдана. Тэгэхээр хүчтэл тэнцүү хуваарлагдаж байгаа. Тэгвэл энэн дээр хэмжих хязгаар нь яах вэ хүүхдүүдэд вольтметр холбочих юм бол энэ 2 вольтыг заана. Зөвхөн 2 вольтыг заана. За тэгвэл бидний багаж өөрөө 2 вольтыг заадаг, хэмжиж чаддаг. Вольтметр маань 2 вольтыг хэмжиж чаддаг. Гэтэл бид нар тэр багажаараа 6 вольтыг хэмжих гээд байгаа. Тэгвэл яах юм бэ? Нэмэлт эсэргүүцэл залгаж өгдөг байна. Нэмэлт эсэргүүцэл залгаад тэрийг яаж залгаж өгдөг юм бэ хүүхдүүдээ? Вольтметртэйгээ цуваа холбож өгдөг юм байна. За тэгвэл юу гэсэн үг вэ гэхээр наашаа анхаараарай. Энд вольтметр байгаа. Вольтметр дээр яана гэж нөхдүүдээ нэмэлт эсэргүүцэл холбож өгөөд ингээд энэ хоёр маань хэмжигч шон болох нь байна. За гэтэл энд нийтдээ бид нар 10 вольтыг хэмждэг багаж болох гэж байгаа. Үндсэн багаж маань өөрөө 2 вольтыг л хэмжиж чаддаг гэж бодъё. Тэгвэл энд хэдэн вольт нь унж байгаа гэсэн үг хүүхдүүдээ? 8 вольт нь унж байгаа гэсэн үг байхгүй та. За ийм байдлаар нэмэлт эсэргүүцлийг вольтметртэй цуваа холбож өгч шинэ хэмжих хязгаартай багаж үүсгэх юм байна. Ойлгосноо хүүхдүүдээ? За дараагийн бодлого дээ. Дараагийн бодлого болохоор хэлхээний хэсгээр 3 ампер гүйдэл гүйж хахад гинэ. За бид нарт өгсөн юм яасан бэ гэсэн чинь 3 ампер гүйдэл гүйж байгаа гэдээ өгсөн байна. 3 ампер гүйдэл гүйж байгаа. За хүчтэл нь 12 вольт гинэ. Хүчтэл нь юу гэж байна? 12 вольт. Хэлхээний эсэргүүцэл ямар байх вэ гинэ? За тэгэхээр бид нарт юуг олоорой гэсэн гэхээр эсэргүүцлийг олоорой гэсэн. За энийг бодож олдог дүрмийг омын хууль гिचэлдэг. Энийг бодож олдог дүрмийг юу гэдэг чинь? Омын хууль. За омын хуулийн томьёо бол ом гэдэг эрдэмтэн маань за гүйдэл хүчтэл хоёрын хамаарлыг судалсан. За тодорхой нэг утганд байгаа гүйдэлд харгалзах хүчтэл энд байгаа гэсэн. Гэтэл гүйдлийг нэмэгдүүлж өгсөн. Нэмэгдүүлэхээр мөн хүчтэл нэмэгдээд байсан. Энд зүй тогтлыг нээлтрүүлсэн. Энэ зүй тогтлыг яасан гэж байна? Нээлтрүүлсэн. За тийм учраас энэ эрдэмтнийг ом гэдэг байна. За тэгвэл омын хуулийн томьёо бол гүйдлийн хүч тэнцүү хүчтлийг хуваах нь эсэргүүцэл гэдэг томьёо байгаа шүү. Хүчтлийг хуваах нь юу гэж байна? Эсэргүүцэл гэдэг томьёо. За тэг хүчлийг хуваах нь эсэргүүцэл маань яах юм бэ гэхээр эндээс бид нар шинэ томьёо үүсгэн. Шинэ томьёо нь бодлого маань эсэргүүцлийг олоорой гэсэн учраас гүйдэл хүчтэл 2 нь өгөгдсөн байгаа. Гүйдэл хүчтэл 2 маань юу гэсэн гэж байна? Өгөгдсөн.
За ийм учраас эсэргүүцлийг нь олъё. За тэгвэл бидний томьёо яаж хувирах вэ гэхээр хүчлийг хуваах нь гүйдэл гэж хувирнаа. За яг ом гэдэг эрдэмтний олсон зүй тогтол нь бол энэ шүү хүмүүстээ. За тэгэхээр бид нар хүчтэл нь 12 гэсэн, гүйдлийн хүч нь 3 гэсэн, хариу хэд вэ? Мэдээж 4 ом байж таарай. За 4 ом байж таарай. За энэ өмнөх бодлоготой төстэй байна. Тийм учраас хэдүүлээ дараагийн бодлогоодыг. За 12 омын 6 ширхэг резисторуудыг зэрэгцээ холбох үед ерөнхий эсэргүүцэл ямар байх вэ гэсэн бэ? За хэдэн ширхэг гэсэн хүмүүстээ 6 ширхэг гэсэн. За багш нь гоё тэгшин зурж чадахгүй байгааг уучлаарай. Шууд маусаар зурж байгаа учраас гоё зурж чадахгүй байна. За түүнээс биш яг энэ ижилхэн тэнцвэн байх ёстой шүү дээ, тийм ээ? За ингээд 6 ширхэг эсэргүүцлийг зэрэгцээ олбоцсон. За тэгэхээр зэрэгцээ холбогдсон үед ерөнхий эсэргүүцэл боддог дүрмэн нь за нэгэсэндээ яасан бэ гэхээр ийм хэлхээ байгаа л гэсэн үг. Тэр нэмэгтвэл энд нь хасахтуул байгаа гэсэн үг. Ийм хэлхээ байгаа гэсэн үг. За тэгэхээр ийм хэлхээний энэ маань 12 ом, 12 ом, 12 ом гэсэн үг. За тэгвэл зэрэгцээ үед яаж боддог юм бэ гэхээр зэрэгцээ үеийн эсэргүүцлийг бол уруугаар нь боддог. Яадаг гэж байна? Уруугаар. Тэгэхээр нэгдүгээр эсэргүүцлийн урвуу дээр хоёрдугаар эсэргүүцлийн урвуу гэх мэтлэн бодно. За ингээд бидэрт яах юм бэ гэхээр нийтдээ 6 ширхэг ингээд ижил эсэргүүцлийг хооронд нь нэмж өгнө гэсэн үг. За тэгэхээр ижил тоонуудыг хооронд нэмэхээр шууд үржүүлж бодож болдог тийм ээ. За жишээлбэл 6 ширхэг гэсэн учраас 6-г үржих нь 12-ны 1 гэж бодно л гэсэн үг. За 6-г үржих нь 12-ны 1 гэхээр яг хүүхдүүдээ хураагдаад 2 болчихно. За 2-ны 1 болсон. За бидний үндсэн хариу бол яг энийг олох гэдэг байгаа. Ерөнхий эсэргүүцэл олох гэдэг байгаа. Тэгэхээр эндээсээ бидний ерөнхий эсэргүүцэл хэд гэж гарч байна? Яг зэрэгцээ холболтын ерөнхий эсэргүүцэл маань бол 2 ом гэж гарах нь шүү хүүхдүүд. За тус бүр нь 12 омын 12 ширхэг резисторуудыг мөн зэрэгцээ холбосон гинэ. За энийг та бүхэн сая бодож чадах юм байна тийм ээ. За 31 дугаар бодлого 12 вольтын хүчтэлд 6 омын эсэргүүцлээр дамжуулагч утсыг холбосон гүйдлийн хүчийг олоорой гинэ. За энийг бол та хэд омын хуулиар бодно шүү хүмүүстээ. За 32 дугаар бодлого 3 ом ба 4 ом эсэргүүцлийн резисторуудыг зэрэгцээ холбожээ. За энийг бодож чадах юм байна. Цуваа олбожээ. За цуваа олбсон үед яадаг лээ хүмүүстээ? Цуваа олбсон үед цуваа олбсон үед бол ерөнхий эсэргүүцлийг шууд нэмдэг. Зэрэгцээ бол уруугаар нэмдэг байсан бол цуваа бол шууд нэмдэг. За шууд нэмдэг учраас яах юм бэ гэхээр ингээ бодчихно. За тэгэхээр энийг та хэд бодчихно тийм ээ? 34 дугаар бодлого. Гүйдлийн хүчний томьёо аль нь вэ гинэ? За тэгэхээр гүйдлийн хүчний томьёо гэхээр нааш анхаараарай хүмүүстээ. За энэ болохоор даралт тэнцүү ρ g h гэж байна. Энэ бол багадан даралтын томьёо байна. За энэ ρ g v гэсэн байна. За энэ бол алдаатай томьёо. Жинхэнэ нь бол Архимедийн хүчний томьёо бол F Архимедийн хүч тэнцүү ρ g v байдаг. За харин энэ бол сая бодлогон дээр тайлбарласан омын хуулийн томьёо байна. Харин энэ бол бидний гүйдлийн хүчний томьёо.
За гүйдлийн хүчний томьёо бол гүйдлийн хүч тэнцүү цэнгийг хуваах нь хугацаа гэдэг томьёо байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр дамжуулагч утсаар секунд тутамд гүйж байгаа цэнгийн хэмжээ гэсэн үг. За нааш анхаараарай юу гэж хэлэх вэ шин? Дамжуулагчаар нэг хугацаанд гүйж байгаа цэнгийн хэмжээг хэлдэг. За нэг чинь ампер. Нэг чинь юу гэж вэ? Ампер. За ийм томьёо байгаа шүү. За 35. Дамжуулагчийн хөндлөлөө огтлоор 5 минутын хугацаанд 600 кулон цэнийг уурсаж байвал гүйдлийн хүчний утга хэд байх вэ гинэ. За тэгэхээр сая үздсэн энэ томьёогоо ашиглаж бодно шүү хүмүүстээ. Гүйдлийн хүчнийхээ томьёог ашиглаж бодно. Хамгийн гол нь 5 минутын хугацаа гэдэг яах юм бэ гэхээр C систем рүү шилжүүлж бодно. За C систем рүү шилжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Секунд руу шилжүүлнэ гэсэн. Хугацаагаа минут биш секундээр илэрхийлж бодно гэсэн үг шүү. За хэлхээний хэсгийн омын хуулийн томьёо аль нэ гэсэн байна. За энийг та хэд мэдэх юм бэ? За хүчтэл, эсэргүүцэл, залгасан бол гүйдлийн хүч. За энэ омын хуулиар бодох юм байна. Резисторуудыг цуваа залгасан бол ерөнхий эсэргүүцэл нь ямар байх вэ? За энэ бас бодож чадах юм байна. 2 метрийн урт Т.5 мм квадрат хөндлөө огтлын талбайтай зис дамжуулагчийн эсэргүүцлийг олоорой. Хувийн эсэргүүцэл нь өгөгдсөн байна. За тэгэхээр бүгдээрээ эсэргүүцлийн томьёог за мэднэ мэдхгүй хүмүүс нь сэргээн санаж аваарай. Эсэргүүцэл тэнцүү хувийн эсэргүүцлийг үржих нь дамжуулагчийн уртыг хуваах нь дамжуулагчийн хөндлөө огтлын талбай гэсэн ийм томьёо байгаа. За тэгэхээр дамжуулагчийн хөндлөө огтлын талбай гэдэг маань нэгэсэндээ цахилгааны кабель утасныг одоо ингээд хэрчээд диаметр нь хэдвэ тэрийн талбайг нь бодож олсон л гэсэн үг. За тэгэд ямар хэмжээний урт кабель дамжуулагчаар цахилгаанаа дамжуулсан юм бэ гэдэг ийм гэсэн үг. За тэгэхээр бид нарт энэ томьёом дээр шууд өгөгдлүүдээ хийнэ гэсэн үг. За нааш анхаараарай. Тэг бүхэл за ингээд нэгжээ бичнэ. Багш нь энэ дээр боломжгүй байгаа учраас нэгжээ бичихгүй. За харин талбай нь бол яг энэ миллиметр квадратаар явагдаж шүү хүмүүстээ. Талбай нь бол юу гэж байна? Миллиметр квадратаар явагдана. За энэ таслаас чөлөөлье. Таслаас чөлөөлье. Тэгвэл энд бас таслаас чөлөөлнө гэсэн үг. За тэгвэл бидний тоо юу болсон бэ гэхээр тэг бүхэл 17-г үржих нь 2, хуваах нь 5 болсон гэсэн үг. Хуваах нь 5 боллоо гэсэн үг. За тэгэхээр амархан аргаар бодъё. 5-ыг 2-оор үржүүлвэл 10 болно. Адилхан дээдлэлт нь 2-оор үржүүлчихье. За тэгэх юм бол бидний хувьд илүү амархан болцсон тий. Яасан бэ гэхээр 5-2-ийн 10. Тэгэхээр нэг тоогоо шууд 10 туучна гэсэн үг. За тэрнээс гадна одоо энэ тэг 117-гоо 4-оор үржинэ гэсэн үг. За тэг 117-г 4-оор үржснээс 2-оор үржүүл амар тэг 134, тэг 134-ыг 2-оор үржүүлвэл хэд өгтөдөө? Тэг 168 болно гэсэн үг тийм ээ. За тэгэнгүүт энд нөгөө 10 туучж байгаа юм чинь дахиад 10 туулсан учраас бидний хувьд юу болсон бэ гэхээр тэг бүхэлдээ тэг 1068 гэсэн хариу гарнаа. За тэг 1068 гэсэн хариу энд байна. Тийм ээ. За зис дамжуулагчийн хувьд цэнэг зөөгч нь юу вэ гэсэн байна. За энийг хүүхдүүд мэдэх учраас багш нь тайлбарлахгүй бол одоо манай хүүхдүүдийн хамгийн сайн мэддэг бодлого байна. За дараа нь ус буслагчийг 220 вольт хүчтэй залгасан халагчийн эсэргүүцэл 110 Ом бол гүйдлийн хүчийг олоорой. За энэ Омын хуулиар бодох юм байна. За хэлхээгээр 5 кулон цэнийг урсан өнгөрөхөд 60 жоул ажил хийжээ. Хүчтлийг олно уу? За энэ дээр бид нарт ийм томьёо шин томьёо үзээ хүүхдүүдээ. За хүчтэл бол
нэгж цэнгийг салгах ажлыг хэлдэг. За нэгж цэнийг салгана гэж юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар атом гэж мэднэ тийм ээ. За атомын цөмд бол нэмэх цэнэгтэй протон байрладаг. За түүнийг тойроод хасах цэнэгтэй электрон тойрч эргэлдэж идэг. Тойрчаадаг гэж эргэлдэж идэг. За тэгэхээр нэмэх хасах цэнэг хоорондоо колоны хүчээр маш сайн таталцж идэг. За тэгвэл цахилгаан гүйтгэхийн тулд электроныг түүнээс салгах хэрэгтэй. Колоны хүчийг даван туулж тэрийг салгах хэрэгтэй. Тэгэхээр энэ электрон салгах ажлыг л хүчтэл гэж нэрлэдэг. Электрон салгах ажлыг юу гэдэг гэж байна? Хүчтэл гэдэг байна. За тэгвэл үндсэн томьёо маань энэ бид нар хүчтлийг олно гэсэн хүчтлийг олж байгаа энэ томьёоны энэ байна. Цэнэг нь өгөгдсөн, жоул ажил нь өгөгдсөн. За ийм учраас та нар бодож чаднаа хүүхдүүдээ. За дараа нь шинээр бодож чадах. За хэлхээ уншиж чадах учраас та нар хэлхээ асуудалгүй. За дараа нь цахилгаан хэлхээний хүчтэл 12 вольт түгээр гүйхгүйдэл цахилгаан чадлыг олгоно. За бүгдээ харин энэ бодлогыг бодъё. За цахилгаан хэлхээний хүчтэл нь 12 вольт. Түгээр гүйхгүйдлийн хүч нь ийм бол чадлыг олгоно. За тэгэхээр цахилгаан хэлхээний чадлыг боддог томьёо бол хүүхдүүдээ жоохон томруулахгүй бол харагдахгүй байна. Чадлыг олдог томьёо бол за чадлыг P болон N үсэг алигуур нь тэмдэглэж болно. Чадлыг P болон N үсэг алигуур нь тэмдэглэж болно. За цахилгаан хэлхээний хувьд бол гүйдлийн хүчийг үржих нь хүчтэл байдаг. Гүйдлийн хүчийг үржих нь юу гэж вэ? Хүчтэл байдаг. За тэгэхээр гүйдлийн хүч нь Омын хуулиар бол анхаараарай хүүхдүүдээ. Гүйдлийн хүч Омын хуулиар бол хүчтлийг хуваах нь эсэргүүцэл байдаг. За тэгэхээр энэ томьёо маань гүйдлийн хүчнийх нь орондоо хүчтлийг хуваах нь эсэргүүцэл тавьчвал томьёо юу болж хувирч байна? Хүчтлийн квадратыг хуваах нь эсэргүүцэл болж болдог. За мөн эндээс хувиргаад хүчтлийг нь олвол яг хүүхдүүдээ гүйдлийн хүчийг үржих нь эсэргүүцэл байгаа тийм ээ. За тэгвэл энийг хүчтлийн оронд тавиад үзье. Тэгвэл томьёо юу болох юм гэхээр гүйдлийн хүчийг үржих нь эсэргүүцэл болно. Тэгэхээр бидний томьёо юу болж хувирв? Гүйдлийн хүчний квадратыг үржих нь эсэргүүцэл болох нэ. За тэгэхээр бид нар чадлыг олдог 3 томьёо үзлээ шүү хүүхдүүдээ. Чадлыг олдог 3 томьёо үзлээ. За одоо бидний хувьд бол энэ эхний томьёогоор нь бодно. Бүгдээ бодож чадна тийм ээ. За дараагийн бодлого. За чадлыг бол. За ингээд бүх бодлогоо бодож чадах юм байна уу хүүхдүүдээ? Амжилт хүсье.